Сайн байцгаана уу? Би та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Яг энэ өдрийн мэнд гэдэг нь өөрөө зэрэгцээ оршихуй хоёр ертөнцийн тухай ярих боломжийг олгож байгаа. Өөрөөр хэлбэл дэлхий дахинд намгийн мэлхийн оронд наран жаргаж буй дорны 4 дахь мөхөл суурьдын эрн эхэлж байгаа. Энэ бол нэгэн жил бүр тохиох мэлхийн ордын мөхөл суурил. Шүн замын дагуу ерөнхийдөө үндсэн 3 мөхөл суурил явагддаг. Тэрний нэг нь өөрөөр хэлбэл Бомбей ордод, Клинцийн ордод, мэлхийн ордод болдог мөхөл суурилын нэг нь бол өнөөдөр тохиож эхэлж байгаа шин давтамж. Тэгэхээр та нар нэгэн жилийн мэлхийн намгийн ордод үер буух энэ нэгэн жилийн шин үерийн нэрний нэгэн жилийн ойг тэмдэглэж байна. Тэгэхээр би та нарт нэгэн зүйлийг сануулъя. Энэ бол Яст мэлхийн орн. Хархурам хот бол Яст мэлхийн оронд байсан. Харин та нар бусдын адилаар, татарын адилаар, кеттийн адилаар, манжийн адилаар, украинчуудын адилаар, еврейчүүдийн адилаар, бүр түнчлэн Америкчүүдийн адилаар намгийн мэлхийн оронд үлдэж байна. Яст мэлхийн орон гэдэг бол өөр мөгц. Яст мэлхийг цэнгэг усны орон гэж гэдтүүд мэднэ. Та нар мэдэхгүй байна. Намгийн мэлхийн орон гэдэг бол маш сонирхолтой. Адам Ева хоёрын Диваажингаас хөөгдсөн түүх намгийн оронд болдог. Намгийн орон гэдэг бол яг үнэндээ хос загсны орныг хэлдэг юм. Тэгэхээр өнөөдрийн Монголын төрийн соёмбод байгаа хос загс бол намгийн орн. Ракийн орн. Ракийн орн гэхийн учир юу юм бэ гэхээр наран гэртгүн орн. Тэгэхээр та бүхэн зөрж зүтгэх хос загсны оронд амьдарч зөрж зүтгэх, өрсөлдөх, гэрэлдэх, задлах хос загсны оронд амьдарч байгаа нь намгийн оронд амьдарч байгааг тодорхойлж байгаа юм. Та бүхэн яг нэгэн жилийн намгийн орны түүхийг туулан амьдралаа. Хамгийн сонирхолтой нь намгийн орны түүх өөрөө өнгөрсөн жилийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны наран туйл цагт тохиохдоо нэг л асуудал давтагдсаар байгаа. Энэ жил мөн давтагдлаа. Энэ бол цагаан шавуу уулын оройгоос яг тэнд цагаан шавуу ууланд наран жаргахын дараах нудраган асархан борооны үйл та бүхэндөө зөвлөж байна. Энэ бол өнгөрсөн жилийн болсон үйл явдал Сэлб бэлхийн голын үерийн ундрагыг эхлүүлсэн. Та бүхэн санаж байгаах өнгөрсөн жил 6 сарын 22-ны дараа Сэлб бэлхийн голын үерийн гамшиг эхэлсэн бол бүтэн жилийн үргэлжилсэн. Та нар мэдэж байгаа 33 дош гэдэг бол дошин дээр одоо өнгөрдөг тэр тарганы дош шиг шар усны дош Улаанбаатар хотод үүсэж байж манжийн тэнгэрийг тэтгэх бэлх Сэлб голын шар усны ундрага өвлийн туйл цагт нээгдэж байсан. Өөрөөр хэлбэл өвлийн наран тэнцлийн мөн бэлх Сэлб голын усны үер явж байсан. Сая яг энэ үерийн давтагдсан. Маш сонирхолтой давтамж. Гэрэл зургаар бүгдийг баталгаажуулсан. Тэгэхээр та бүхэн яг одоо хос кэрүүлж, зодоонч хос загсны оронд тэр чин уулын оройд баярлаж байгаа. Түүний нэг нь өхвөл нөгөөх нь хаанчлах гэж санаархдаг. Энэ бол
Дов мэрэгний довын оройд 20 тэмдийн шар ус гарсны 1 жилийн ой тохиолоо. Энэ бол 40 дахь жил байлаа. 1984 оноос хойш. 2008 оноос Хөх Монголын шинэ он тоолд эхлүүлсний битүүн ноднин яг өдөө тохиолсон юм. Түүгээр та бүхэн Хөх монголчууд болох тэр боломжоо алдсан, Чингисийн Монгол байх боломжоо алдсан та бүхэн дорнод монголчууд та нар тэргэл хар битүүн хийсэн. Нөгөө хомгийн таасны ордод хийдэг тангад залгалт хийдэг тэргэл хар битүүнэ өнгөрсөн жил тэргэл хар 16 жилийн битүүн хийсэн. Түүний дараагийн жилийн намгийн Мэлкийн орны шар усан галвын шин хар үйл азарган борооны үйл харин ч жоохон номхон дүрээр өнөө өглөө шаагж эхэлсэн. Өнгөрсөн жилд эсэргүүцэлтэй тулгарсан учраас аянгата өглөө догшин байсан бол энэ жил аянггүй арай намбун айдуу зөөлөн байсан ч гэсэн та нарын харж байгаагаар үрийн гамшиг арилахгүй. Энэ бол шин цагийн шин нэрний шар усан үрийн айсав. Үүгээр та бүхэн ямар нөхцөл байдалд амьдарч байгаагаа дүгнэх хэрэгтэй. Та нар Харахурум хотыг булаалдах эрхгүй баталгаа. 1. Хоёрт нь та нар Батусарай хотод нэгдэхгүй баталгаа. 3. Та нар их газрын Цэнгэг усны айсавд багтахгүй баталгаа. 4. Та нар Номхон далайн Энэтгийн далайн айсавд багтаж амьдарч байгаа шаралсан удмынхан. Нэгэнтээ нэг удаа харалсан бол, нэгэнтээ нэг удаа шаралсан бол яагаад ч хөхөрч чаддаггүй баталгааг та бүхэн харлаа. Би шууд хэлээ. Бичлэг биетэйгээр бүгдийг баталгааж болсон. Та нарыг өнөөдөр цагаан шавуу дуулын оройд жаргаж байгаа нарны дараа хөвсөж байгаа Аадар борооны үйл бүрхэж байна. Бүтэн жил дахин нэг жилийг шинээр эхлүүллээ. Дахиад нэг жил яг өнгөрсөн өвөл 100 хавар намрын мөчлгүүдийг та нар туулах болно. Энэ бол Мэлхийн орд. Энэ бол Довын орн. Энэ бол топ мэргэн өгсний дараа эр загс үхэж, эм загс Довын оройд гарч 20 тэмдийн алангой эсвэл хар кредийн сорхогтой хатан хаанчилсан байх үеийн дүр төрхийг та нар туулан амьдарч байна. Яах ёстой байсан бэ гэдэг асуулт гарч ирнэ. Ахмад 3 күүгийн асуудал яригдана. Ахмад 3 күү. Зөөч цагаада өгөөдөө 3. Та нар тэрнийг эсэргүүцэн тэмцэгчд. Тэрний баталгаа нь тангад шашин, тангад ном, тангад лам, тангад цам харих, тангад итгэл үнэмшил, тангад зовлголт, тэгээд тангад зүг чиг гаргах, тангад суудал олох ёс. Тэгэхээр яадгүй гэхээр маш сонирхолтой та нар төмөрт суусан бол, төмөр суудлын дээр суусан бол та нар тэр камерынхаа зүгт очиад төмөр шидээд суудалгүй болчдөг. Шороонд суусан бол камерынхаа зүгт очиад шороо цацаад шороонд суудалгүй болчдөг. Тэгээ яадгүй гэхээр ямар ч Монгол оронд буудал суудалгүй амтан буян гიშгийнхаа зүгээс ирдэг. Буян гიშг гэдэг бол та нар яриад байгаа нэг өрөвдмөр юм байгаа штэ. Тангад номын олз. Тангад ламын олз. Энэ чинь буян гიშг гэдэг. Буян гэдэг үг бол зарим нь одоо буянгийн жагаа гэж компани эзнэр мэддэг байх. Зарим нь буян компани гэдгээр мэднэ. Өөрөөр хэлбэл буян гэдэг компани бол өгсөн хүний хойтгийг
Авс Көшө оршуулгын ажлыг зохион байгуулдаг газар. Тэгэхээр энэ үхсдийн гişгийг хүртэх ёсыг буян гişг гэнэ. Андуурч авахад ахын хэрэг байхгүй. Хүн насаарсан ажил явдлыг манайхан бүгдээрээ буйны ажил гэдэг. Үхсдийн күр шүтэх ёсыг тангад ёс гэдэг. Та нар амьдад нь өндөр гэгэнийг шүтээгүй мөртлөө үхсэн хойно шүтэж эхэлсэн. Күрийнх нь дадлага авч эхэлсэн. Амьдын ёсыг мэдэхгүй, өхмөл ёсыг мэддэг хүмүүс өнөөдөр ганцхан далд ертөнцийг ярьдаг. Бид бол ил ертөнцийг ярь. Өөрөөр хэлбэл дов мэргэн үхэхэд түүний үгсэн бүр туурыг авгаа хүүхдийн өр хойцсын бүр худ ургийн авгаагийнх нь төрч ёсын авгаагийнх нь эцгийн төрч ёсыг захирдаг хүн бол Дуваа үгийн Ахмад хүү байсан. Эндээс Монголын төр цогцолж эхэлсэн маш гоё онцлог түүх эхэлдэг юм. Монголын төр цогцолж эхэлсэн маш гоё түүх эхэлнэ. Өөрөөр хэлбэл дов жалга болох үед ахан сургаж дөөн сонсдог цаг ирдэг. Та нарын хувьд өнөөдөр яг юу болоод байгаа юм бэ? Та нар өнөөдөр ахыгаа эсэргүүцсэн, эцгийнхээ ахан дүүг эсэргүүцсэн отхны удмын үйл хэргийг өргөжлөж яваа учраас яг одоо та нар цагаан шавуудын оройд нар жаргасны дараа үүсэх тэр аадрын хар үйл нь нөмрөгтөнгүүд болсон. Энэ үйл зөвхөн нар жаргасны дараа үүсэж нааш нь чиглэж ирж байгаа. Гэхдээ энэ үйл нударган хар үйл байсан. Энэ үеийн зургийг би ноднон энэ жил авсныг та нар харуул яг нэг ижил юм шиг харна. Хамгийн сонирхолтой нь өнөөдөр авсан зургийг ямар хэрэгсээр хэдэн сарын хэдэн давуу гэдгийг автоматар баталгааж болдог тийм биз дээ. Тэгэхээр та нар одоо хос загсны ордын довын оройд намгийн мэлгийнх нь яаж сүрх тэр горимд ороод жил боллоо. Үүгээр та нар 2008 оноос хойш эхэлсэн тэргэл хар 16 жилийн дараах намгийн мэлхийн орны мөхөл суурдын он цагуудаа өгтөж байна. Тэгэхээр нэг сонирхолтой юм байна л да. Номхон далайн зүүн эрэгт улаан мод ургаж байжээ. 17 дугаар зууны хүртэл. Тэгэхээр энэ улаан мод гэх юм бол та нар одоо мэднэ. Энэ бол одоогоор Вьетнам, Лаост ургадаг улаан мод. Шинжлэх ухааны андуураагүй 17 дугаар зуунд номхон далайн эрэг бүхэлдээ өргөгдсөн байна. Америкийн нэгдсэн улсын зүүн эргээр Аляск, Канадын нутгаар, Орос болоод Китад, Япон, Солонгосын нутгаар урагшлаад бүр Суматрын арал хүртэл өргөгдсөн байна. 17 дугаар зуунд. Энэ өргөгдөд явагдахын өмнөх нь асар хүчтэй цунами явагдсан байна. Тэгэхээр өнөөдөр энэ 17 дугаар зууны улаан модны мөхлийг судалсан чинь улаан мод 17 дугаар зуунд хүртэл ийм дугуй маш тэгш цагирагтай явж байсан. 17 дугаар зуунаас тал цагирагтай яваад тэгээд төдийх нь удалгүй хэдэн жилийн дараа тэр мод навчилгаа байгаад мөхөл суурилд өртөөд сүнсэн. За, мод шүтдэг хүмүүсийн тавилан бол яг энэ улаан мод. Тэгэхээр Зүүн Азийн мөхөл суурил бол 2004 оны цунами ба 2011 оны цунамигаар явагдсан. Энэтхэн далайн Асиад явагдсан цунами төвдийн орныг бүхэлд нь хамарсан тэр үеийн цунамигийн зургийг та нар үзээрэй. Тэгвэл яг одоо та нар 2011 оны Японы ардын цаад талын цунамигийн орон зайг бас үзээрэй. Японых бол 52 орныг хамарсан Зүүн Аз ба Америк твийг хамарсан. Австралид орцсон. Тэгэхээр нэг удаа цунамид өртсөн байх юм бол мөхөл суурил гарцаагүй явагддаг гэдэг баталгаа улаан модны амьдрал дээр
батлагдсан. Яагаад? Яагаад гэхээр Номхон далайн эрэг хүртэл Цэнгэг усны тэлэлд явагдаж чадаагүй учраас тэр улаан мод мөгсөн. Урд өмнө нь Цэнгэг усны тэлэлд Номхон далайн зүүн эргийг хүрдэг байсан нь Тулуу Пужаан уулыг билээр нь гатлаад их авраад эргэж ир. Ахмад көвөд их ордод уулзна гэсэн тав байсан. Энэ бол Зүүн Азид хийсэн Тэмүжин Чингис хааны анхны аян дайны явдал. Өөрөөр хэлбэл энэ 2007 оноос эхэлсэн Зүүн Азийн цэрэг дайны ажиллагаа. Тэр нь хамар даваагаас Кянганы нуруунаас өнөөдрийн Пиктусан буюу хойд өмнөд Салангасын заагт байгаа Күкэрт галтуул түүний цаад бэлг хүртэл Цэнгэг усны төрөлтийг явуулж байсан. Одоо энэ Цэнгэг усны төрөлт хоригдсон. Та нар далд ертөнц яриад хэрэггүй. Ил ертөнцөө ярэ. За юу. Далд ертөнц гэдэг бол мөсөн дор байх. Эсвэл газар дор байгаа модны үндэс. Мөсөн дор байгаа газар. Нар жаргацсан түнэр харанхуй дор үүсэж байгаа хархны амьдрал. Энэ бүгд далд ертөнц. Та нарын ойлгоод байгаа далд ертөнц бол үхэгчдийн ертөнц. Авсан доторх сүнс, күрийн газар. Шарц гэж явдаг ламын явдал, үгсэн хүнээс сүнс төөж явдаг бөөгийн явдал бүгдээрээ үхэгчдийн ертөнцийн үйл явдал. Тэгэхээр яг одоо бол та бүхэн ингээд далайн айсавын иргэд болохоо баталсан. Өнөөдрөөс эхлээд, өчигдрөөс эхлээд, уржигдраас эхлээд 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлээд та нар Хархором хоттой маргах, булаалдах шаардлагагүй болсон. Та нарт огт хүртээлгүй. Яагаад гэхээр Хархором хот бол Яст мэлхийн бэлчээрт байгуулсан хот. Тийм учраас тэнд Яст мэлхийн хамгаас чухал. Ялангуяа Түмэн наст Өгөөдө хааны өргөө 64 баган бүр гэрэлт хөшөө болж байсан. Тэр гэрэлт хөшөөнөд хайцсан бэ? Тангад сүмийн ёроод дор ивчихсэн байгаа. Ивнэ гэж юу гэсэн үг вэ? Хазаавал тэрэнд нь чихэж оруулаад тэгшлэхийг ивэх гэдэг. Монгол үгэнд ивэх гэдэг процесс бол ямар нэгэн зүйл хазаасан зүгт нь доор нь ивж өгөөд ямар нэгэн зүйлийг тэгээд тэр сүм тогтдог. Өгөөдө хааны 64 багант сүмийн ордны Өгөөдө хааны 64 багант ордны 64 гэрэлт хөшөөг хуглаад, хамхлаад, эвдээд Манжи сүмийн Төвдийн сүмийн ёроодоор ивчихсэн. Тэр 64 гэрэлт хөшөө дахин гэрэлтэхгүй бол дорн зүгт гэрэл гэгээ ярих ертөнц байхгүй. Та нар зүгээр л далд ертөнцийнхэн. Өөрөөр хэлбэл та нар зүгээр саргүй хар шөнийхэн. Сар маш орой мандаж байхад жаргасан нарны дараа мандах сарнаас өмнө цагаан шавуу дуулын оройгоос хар уйл хуримтлагдаж яг энэ зүгт явж байна. Тэр үед явсаар бараг газараа тусал үйл бороо тусаахгүй явсаар байж Улаанбаатарын бараг харангуйтал тусалж эхэллээ. Өнөө өглөө 6-7 цагийн үед. Тэгэхээр энэ процессыг одоо яах вэ та нар? Үргэлжлүүлэх үү? Зогсоох уу? Яагаад ийм бодов? Энд Исүкабаатарын үйл хэрэг өгүүлэгдэж байна. Аль хэдийн Тэмүжин Зүч Бат эдгээр бол та нарт хүртээлгүй болсон. Одоо Исүкабаатарын үйл хэрэг та нарт хүртээлгүй болсон нь Исүкабаатар юу хийсэн бэлээ нөхдөө? Тэр шоу агнсан. А та нар яадаг вүлээ? Шоу шүтдэг. Эсвэл шоугаар хоол хийдэг. Бодончир Монхог шоугаар хоол хийж байсан
баримтууд Монголын нууц тавцаанд хангалттай бий, тийм ээ? Тэгвэл Монголын нууц тавцаанд өөр нэгэн их сурвалж бий. Шавуугаар наадагсад ба шавуугаар тоглогсодыг тангад иргэн хэмээн нэрлэж хамаг иргэний ард түмэн болгов гэж. Арын түмэн болгов гэж. Ард нь түмэн болгож үлдээв гэж. Одоо та нарын яриад байгаа ард түмэн гэдэг бол шавуугаар хоололдог, шавууг агнадаг, шавуугаар нааддаг, шавуу шүтдэг тангад ард түмэн. Та нар тангад сонгуул хийчлээ. Тангад төрийн сонгуул хийж байна. Маргааш та нар дахиад тангад төрөө сонгоно. Яагаад тангад төр гэж? Гарал үүсэл нь хомгийн тоосны оронд хуримтлагдсан ус гисэх цагаар та нар Гэттийн битүү хар сардор битүүлж манжи тангадын шин нарыг өгтдөг. Та нарын энэ бар сарын шиний нэгэнд мандаж байгаа нар бол Маягийн анх дугаар нар, тангадын анх дугаар нар, манжийн анх дугаар нар болохыг судалгаагаар тогтоосон. Нөхдөө нохдоо та нар хэн бэ? Та нарын далд ертөнц ингээд дуусч байна. Та нар үерийн усан дор орсон тэр газар та нарын далд ертөнц. Асуудал ийм болсон. Ийм учраас би Харахром хотын бүтээн байгуулалтыг дэлхийд зарлах эрхээ баталгаажуулсан тухай зарлаж байна. Энэ бол бүтэн жил дорныг үерийн хар усанд цотхон байж баталгаажуулж байгаа байгалийн догширлоор бий болж байгаа баталгаажилт. Нөхдөө нохдоо одоо далд ертөнцөө ярихаа болъё. Тэнд үхсдийн сүнс байгаа. Тэнд үхсдийн хүсэл байгаа. Амьдын хүсэл, амьдын мөрөөдөл, амьдын ирээдүй ил ертөнцид байгаа. Энэ бол шилэн зуд болдгоо газарт ил ертөнц байгаа. Шар усны үер буудгүй газарт ил ертөнц байгаа. Нар жаргасны дараа хар үйл татаж үерийн ус буудаггүй тэр газарт ил ертөнц байгаа. Ил ертөнцийг сонирхох нь далд ертөнцөө дуусгачаад сонирхороо. Ил далд ертөнц хоёр хамт явдаггүй юм. Жишээ нь үгсэн тулуу сорхогтон хатан амьд хоёулаа хаанчлаагүй. Үгсэн дов мэргэн ба амьд 20 түмдийн баргуужин удмын алангой хоёр үгсэн амьдын хаанчлал хийгээгүй. Тэгэхээр асуудал бодтой хандах цаг ирсэн. Дэлхийд дахинд алтан бомбын нэрнийг эхлүүлэх бэлтгэл хийж байхад та нар дурын хар үлнээ үерийн усны золиос болж доош сууж байна. Ярамгийн гүрчин живчлээ. Энэ хот чин доош сууж живж байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл та нар төргийн сая дэргэшилд ялагдсан. Та нар нарны хүүхдүүд биш, сарны хүүхдүүд. Угаасаа сар тоол сартай харьцдаг үстэй, тийм ээ? Мөн түнчлэн та нар күнүүчүүд биш, их монголчууд биш, Чингисийн Монгол биш гэдгээ оршихугаараа баталж байна. Оршихуй гэдэг бол маш агуу зүйл. Энэ бол чиний амьдарч байгаа оршихуй. Энэ шар усан уйлт авцсан хот. Шалбагтай хот. Энэ шалбаг туучаад энэ нэм бактерийг готалтаа наагаад гэртээ орж ирж байгаа оршихуй. Оршихуй гэхээр нэг их өөр ертөнцийн үүдэн дээр хаа нэгэн газар байдин гэж бити бодлоод байцгаа. Оршихуй гэдэг бол өнөөдрийн чиний байж байгаа байр байдал. Чиний итгэж байгаа итгэл үнэмшил. Дурын нэг итгэл өнөөдөр чамайг баяжуулчин, жаргаачин, чорт поберэ юу амлаад байгаа. Тэр бол чөтгөрийн амлалт. Сатаны сонголтоо хийцгээ. Чөтгөрийн тойргоо бүтүүлцгээ. Энэ чинь зүгээр л нэг жилийн тойрог болж эхэлсэн.
Харамсалтай байна. Тэнгэр та нарт ийм шийтгэл өгч байгаа нь. Бас бахархалтай байна. Би тэр үйлийг газарт ноос хоримтлуулах биш, зулцсан ноос хоримтлуулдаг шиг би хоримтлуулаагүй. Тэнгэр тэнд хар үйлийг татаж тэнгэр нар жаргасны дараа цагаан шавуутын догширлыг ирүүлж байна. Шавуугаар хоолдогсодаа, шавуугаар наадагсодаа, бас шавуу шүтгсэдээ та нарыг Есүгэ баатар устгах Тэнгэрийн шийдвэр гаргачихжээ. Би үүнийг хоомоо болохгүй тулд бүтэн жилийн бүтүүн дээр нь яг энэ жил яг тэнд нар жаргахын дараах үйлний бүтцээр түүний явдлаар түүнийг дагж ирээд энд шивэрч тусаж байгаагаар баталлаа. Та нар хэн бэ? Та нар зүгээр л гисрэнзэн авгаан удмын долоон давынхан. Гисрэнзэл өөр ээжтэй. Гисрэнзээ хүүхдэд өөр ээжтэй. Ургийн навг ингэж эхэлнэ. Тийм болохоор та нар одоо өөрсдийгөө сатаны хүүхдүүд, хорь төмдөөд, баргуужин удам, шавуугаар наадагч, шавуугаар хооллогч, шавуу шүтгч, тангадууд гэдэг арын ард түмэн гэдгээ Монголын нууц тавчаанаас үсгэлэж уншиж, үгэлэж байж таних цаг ирсэн. Тэмүжин Чингис хаан тангадуудаа яаж харьцсан бэ? Хаттын хоримой заас. Тэгээд бүгдийн ард зогс. Арын түмэн бол гэсэн. Өнөөдрийн ард түмэн ялан энтерч гэнэ хачин ийм юм монгол хэлэнд болоод Монголын Чингисийн монголчуудын улс төрийн нийгмийн зохион байгуулалтанд байгаагүй. Та нар тангад ард түмэн гэдгээ баталж байгаа нь Тэнгэр газарт танигдлаа. За ийм болохоор та бүхэн одоо хар хором хот шинээр бүтээн байгуулах үйл хэрэгт оролцох боломжгүй. Энэ тухай хар хором хотын бүтээн байгуулалтыг КИГ гэж санаархаж түүнийг харанхуй хар хором хот 64 гэрэл багангүй Өгөөдө хаан дүүл хамаарах зүгээр л мөнх хаан Өгөөдө хааны ордон эзлэн түргэмгээсэн шиг үйлдэлийг харуугарын бөөрөн дээр эсвэл хар тангадын бөөрөн дээр хийх гэж оролцсон орлого байлаа. Дэлхийд дахинд өнөөдөр юу хүлээгдэж байна вэ? Балгасан хотын соёл иргэншлийн шин түүхийг эхлүүлэхийг хүлээж байгаа. Энэ хүлээл та нарт байхгүй. Яагаад гэхээр та нарын дээвэр Хятад шавар баарн дээвэртэй. Баарн дээврийн гол ноён нуруунд дээр лууз орцсон байгаа. Энэ бол 12 дахь нь. Харамсалтай нь 15-ын орон гэж байдаг болохоос 12 тамийн орон гэж байдаггүй. 10 хар нүгэл гэж байдаг болохоос 12 хар нүгэл гэж байдаггүй. Тэр үлдээд байгаа хоёр нь юу нэм? Тэр Монгол хүнд үл оноогдох хар нүгэл. Тэр бол манжин тангадын хэцдийн хар нүглийг та нар үүрч дүүрч бүр бахархаж яваа. Нэг улсын хурлын гишүүн байдаг да нэг үнтэй цагаараа гангарахдаг. Тэр Лууд хотын шавар дээврийн дуугийн зурагтаа дуу бол Тэнгэрийн хүү гэсэн Хятад ханзыг бариад баясаад сүжрээд сүржигнээд байсан. Би маш их гайхсан. Тэр Хятад ханз, тэр Хятад луу бас Хятад баарн дээвэр. Энэ бол та нарын дээвэр, та нарын дээрхийн ёс. Энэ Монголд байхгүй. Чингисийн Монголд байгаагүй. Түүний өв дээдсд байгаагүй. Харин Испани Францын хэл дээр бол чулуун дээвэртэй. Гიშгснээ толгой дээрээ гаргадгүй ёс бол Монголын ёс. Гიშгэх газрыг толгой дээрээ гаргадаг.
Өнөөдөр энэ Балгасан хотын доройтол нь ямар учиртай гэхээр та нар бодохдоо нэг их юм өндөр олон давхар байшингийн бахархал яриад байгаа. Яг үнэндээ хамгийн дээд давхар чинь чиний гიშгдэг газар. Тэгэхээр чи харахны нүхэнд амьдарч байгаа л гэсэн үг. Тэр чинь жоохон одон давхар дотроо тансаг байж байна. Яагаад? Гიშгдэг газраас чинь авсан цемент, шавар, шохоо, хайрах, чулуу чиний толгой дээр байна. Энэ Монгол яс биш. Монгол хүн монголгүй болох нь шавар тагцандор амьдарч эхэлснээр бий болно гэж эртнээс сургасан. Далд ертөнцөөрөд гайхуулаад байгаа хүн далд ертөнцийнхээ асуудлыг одоо дуусгах хэрэгтэй. Тэнд шавар шалбааг өгтлөөд мөнгө оршихуй тэнд байхгүй. Одоо хоёр өөр юмны тухай ярих хэрэгтэй болсон. Тэгэхээр хар хором хот бол өгөөдөө хааны дорны төмөн амгаланд хот байсан. Түүнийг та нар төвд тангад ламын төмөн жилийн наран гэрэлтээр сольсон. Өгөөдөө хааны төмөн жилийн амар амгаланд хотыг төмөн жилийн наран гэрэлт хар хором хотыг та нар төв тангад ламын өмнө зүгийн түнэр харанхуйн манжийн маягийн тангадын төвдийн нараар сольсон. Асуудал ийм болчлоо. Сатан сонголтоо хийцгээе. Та нар алтан төрийн хажуугаар тангад төр сольсон. Тангад төр сонгосон. Түүнээ үргэлжлүүлцгээе. Надад татгалзах юм байхгүй. 2004 онд Чандман улаан уулын тахилга хийж 93 наадам хийж намайг явхад тэнд мөн сонгуул явагдаж байсан. 2008 онд мөн л тэнд сонгуул явагдаж байсан. 2012 онд мөн л тэнд сонгуул явагдаж байсан. Та нартай зэрэгцээд алтан төр тасралтгүй оршин байсан. Тэр мөхдөггүй. Тэр сөндөггүй. Тэр өөрөө халдашгүй. Та нар өнөөдөр зүгээр хар кредийн мөксөн сөнсөн төрийг сэргээх гэж оролдож байгаа. Үргэлжлүүлцгээ нөхдүүд. Гэхдээ хар усан үерийн борон дотор. Ер нь бол үер буудаг. Үерийн хамгийн оройтсон үер бол үндэсний үер гэж 7 сард буудаг үер байдаг. А та нар тасралтгүй бүтэн жилийн үерт явж байгаа. Үндэсний үер дуусангууд цэнгэг усны тэлэлт эхлэх ёстой. Тэрнийг эхлүүлдэг хүнийг Алтан Бергенагийн. Энийг Афганистанд мэднэ, Пакистанд мэднэ, Энэтхэгт мэднэ, Тайванд мэднэ. Кэптад 2 газар мэддгийг баталлаа. Тэгээд Грект тэр Алтан Бергена бол Агуу Александр хааны туган дээр манддаг түүний сүл. Та нар Алтан Бергенаг үзэн яддаг, хар Бергенаг таалан гүндэлдэг, хар тэргэлийг магтан шагшдаг, далд ертөнцийн бахархалтай хүмүүс. Далд ертөнцид шанган хорхоо, далд ертөнцид өгсөн хүний хөөр, далд ертөнцид намаг, далд ертөнцид намгийн мэлхэл орилж байна. Эсвэл далд ертөнцид хос загсны нэг нь өгцөн байна. Жишээ нь яг доп мэрэг нөхөж нөгөө нэг им загс үлдсэн нь давын оройд гарахаар ингээл хар усан үер буугаад идэв. Тулаа өгчхаар ингээл хар усан үер буугаад идэв. Ийм л явж болж. Цаг үе ямар байна уу гэвэл та нар 40 дээрэмчин ба дараагийн 40 дээрэмчний 41 дахь жилээ эхлүүлэх гэж байна. Та нар 1984 онд дэлхийд дахинд сүүн замын эрен дууснаас дахин эхлэх хоорондын түнэр харанхуйд 40 жилийн түнэр харанхуй дэлхийд алдартай. Тэрэн дотор бислган гэгэрн яанч гинөө. Тангад гэгэрдгүү, манж гэгэрдгүү, төвд гэгэрдгүү, хятад гэгэрдгүү, шүн гэгэрдгүү. Сарны гэрэл гэгэрдгүү. Сарны гэрэл гэж огт байхгүй. Сарны гадаргуу дээр тусах нарны гэрлийг дүүрэн байвал
сар тагтаа гэдэг юм. Тэрнийг захирддаг хүнийг сар тагтаа баатар гэдэг юм. Жишээ нь Бат хаан Сартагтаа Баатарт Оросын Александр Невский захирагдах боломжийг олгож байсан. Яагаад гэхээр Орос бол загсны орн, хос загсны орн. Бат хаан бол хос мордын орны хүн. За ингээд далд ертөнцийн амьдралаа үргэлжлүүлцгээ. Та нар далд ертөнцийн албан ёсоор боллоо. Та нарт хар хором үл хамаарна, Батал сарай үл хамаарна, Ай ханум үл хамаарна, Ай София үл хамаарна. Энэ дөрвөн хот тус бүр 9 дагуул хоттой нийт 40 хотын бүтээн байгуулалтыг бид эхлүүлнэ. Та нар энэ шавар тагдцдороо шавар тагдсныхаа нуранган дороо үүнийг булангартай уснаас авраа хамгаалах гэж л оролцоцгоо. Энэ бол төрөгт ялагдсан дүр төрх. Эргүүнээ гүнчин та нар дээр бодит дүрээр ороод ирлээ. Би өрнийг захирах үүрэгтэй. 6 сарын 22-наас хойш 6 сарын 21-нээс өмнө дорныг захирах үүрэгтэй байлаа. Тэр үүргийг гүйцэтгэхэд та нар татгалзсан. Би хэнийг ч алавдан гисгэн цээрлүүлж дургүйд сахил хүртээдэг удам биш. Та нар их монголчууд болохоос татгалзсан. Та нар Чингисийн Монгол байхаас татгалзаж байна. Та нар Өгөөдөө хааны албат байхаас татгалзсан, Дөргөн хатны албат байхаас татгалзсан, тэгээ Гүйг хашийн албат байхаас татгалзсан. Яагаад энэ Өгөөдөө хааныг яриад байна уу гэхээр Ахмад 3 күүгийн отхон нь дорныг захирдаг. Энийг аль хэдийнэ Татар хатны асуултанд хариулсан. Та нар дэндүү андуурч хувлаа тулуу алангой гурвлуу хазааж гэлтээж кит зүүний кит даврагчд болсон. Далд ертөнцийнхэн та нарын далд ертөнц булангартаа усан дор байгаа. Тэр засмал зам чинь. Тэр эвдэрсэн гүүр чинь. Тэр булангартаа усан дор орсон хүүхдийн тоглоом. Тэр булангартаа усан дор орсон зам. Энэ бүгд та нарын далд ертөнц. Ингээд Монгол орн Цэнгэг усны орн ба булангартаа усны орн гэж хоёр хуваадлаа. Намгийн мэлхийн орн ба Яст мэлхийн орн гэж. Та нар одоо намгийн мэлхийн багчих мэд багчаад намгийн мэлхийг хэдий өндөр төвсрхийг харах гэж зүтгэн. Тэгээд сатана сонголтоо хийж намгийн мэлхийг ямар бах намгийн мэлхийг захирах вэ гэдэг сонголтоо хийцгээе. Та нар алтан төрийг эсэргүүцсэн хүмүүс. Хизээж сүнс ирж алтан төрийг захирдгүй юм. Алтан төр гэдэг бол тасралтгүй, эвдэршгүй, бат бөх байхыг бэлэгддэг. Тэрэнд эцэс төгсгөл байхгүй. Мөнхийн оршихуй бол алтан төр. Та нар тэрнийг асар хүчтэйгээр татгалзсан. Тэр татгалзсан 16 жил намайг эсэргүүцэх үйлдэлээр гүйцэтгэгдсэн. Энэ бол баримт. Шинжлэх ухаан өнөөдөр нотлох баримтан дээр толгоордог. Та нар Чингисийн Монгол байхгүй гэж, Ахмад күүдэд захирагдахгүй гэж, өвөг монголчуудыг гутаанд доромжлох гэж, тэгээд шавуу шүтдэг, шавуугаар хооллогчдыг бас шавуугаар наадагчтай наадаж нэгдэх гэж та нар оролцсон хүмүүс. Бидэнд шавуу байна. Цагаан шавууд байна ууд. Хар шавууд дүртэй болчихно. Халтар болчихно, цагаан болчихно. Гэхдээ тэр алтан бэргэдийн дүрээр аль хэдийнэ өрн зөвхт тэтэм зүүсэн цагаан дэглээ шүү. Тэтэм зүүсэн цагаан шавууд шүү гэдгийг
ойлгох хэрэгтэй. Алтан титэм. Дорн зүгт яагаад титэм байдаггүй вэ гэж та нар гайхаж байна уу? Чөтгөрийн тойрог дор титмэр яах юм? За ингээд намагтай үл дээрээ намгийн мэлхийн орон байдаг бол зэрэгцээд яс мэлхийн орон байна. Булангартай усны шалбаагтай орон байдаг бол хизээд булангартай ус ордоггүй. Цэнгэг усны орон байна. Ингэж байж ертөнц оршин тогтно. Их газарва далаа гэж. Та нар одоо ямхаар намхан далайн ёроол руу шигдэж байгаа ус үндэстэн. Үүнийгээ сайтар таних хэрэгтэй. Би зүгээр байгаа байдлыг чинь тайлбарлаж байгаа болохоос биш. Би ямар нэгэн шин дүгнэлт хийгээгүй. Би та нарт нөхцөл байдлыг тайлбарлаж л байна. За ингээд эсэргүүцэлгүй орж ирж байгаа бороо хар үл чимээгүй живх адрын борооны үлийг хоримтлуулж байна. Эсэргүүцвээс аянгатай бороогоор нүдэж байна гэдгийг өнгөрсөн жилийн зуны нарын тэнцэл ба энэ жилийн зуны нарын тэнцэлтэй хамт таних боломжтой. Тийм ээ. Энэ жил эсэргүүцэл бага байлаа. Хэний эсэргүүцэл яриад ингэж шуудхан ярихад миний явж байгаа, миний зорчин явж байгаа, миний ачааг хөсгийг эсэргүүцэх тийм автын цагдаагийн эсэргүүцэл байсангүй. Ямар өчүүхэн эсэргүүцэл вэ? Биш шүү. Энэ бол бүх ард түмний эсэргүүцлийг шийдэж байгаа. Яг л нөгөө манжийн төрөмгийллийн үеийн 15-ны цагдаагийн эсэргүүцэл шиг байсан. Энэ жил энэ эсэргүүцэлгүй. Аянга бахта, намуухан морьтой, булангартаа усан живэлж, намгийн мэлхий болох тавилангийн чинь эхлүүлэх тэрл үерийн усны төвшин нэмэгдүүлэх адрын харуул зангирсаар байна. Энэ бол Исүкэбаатрын сөргөж, Дувөөгийн өр хойцсын сөргөж, цаг мөч маш тодорхой нар жаргасны дараа үүсэх тэр харуул. За тэгээд түнэр харуухын хар үйлний кидэгнэн дор яаж макиж амьдрахаа та нар өөрсдөө 2008 оноос хойш намайг Исүкэбаатрын гэр бүлийг, түүний өвөг дээдсийг, өр хойцсыг эсэргүүцсэн үе олонны эсэргүүцлээрээ гүйцэтгэж чаджээ. Та нар сансандаа хүрсэн байна. Тэнгэрийн килэгнэн та нарыг даацтай ой санамжтайгаар хадгалж чадаж. Энэ юуных вэ? Кит зүүний, кит даврагч, кит өндөсрөх үзлийн үйл явдал. Эцэстээ 3 нахаа эсэргүүцсэн, 3 авгахаа эсэргүүцсэн, тулан өр хойцсын эсэргүүцэл. Түүний кит даврагч болгож тургирсан хар грейдүүд дорны ард түмний эсэргүүцэл. Эхлээд та нар энэ эсэргүүцлийнхаа учрыг олцгоо. Дараа нь Тэнгэрийн хур борооч та нарт шийтгэл оногдуулж байгааг таньцгаа. Тэгээд цааш нь намхан далайн айс авийг өргөжгөж чадсанаа таньцгаа. Уг нь бол манжгаа улсыг гуйж, Япончуудыг гуйж манжгаа улс Манчжурийн Кидва энэ Дакүрэг манжгаа улсын нутаг болгон буцаан авах гэж 39 оны дайн хийсэн. Тэр дайнд Оросын армийн хүчээр ялсан бол өнөөдөр тэр дайнд та нар ялагдсан манжгаа улсын нутаг дэвсгэр
Номхон дадаан айсаа болгосон, их газрын Монголоос татгалцсан, Төв Азиас татгалцсан тийм орон зайд та нар амьдарч байгаа дүр төрхөө баталчлаа. Одоо цааш нь та нар далд ертөнц гэж хуцалдах хэрэггүй. Далд ертөнцийн эрен дуусч байна. Тэнд өгчөөд көөрөөд, гомдлоод, тэмцлөөд, ялагдлууд бас өшөрхөл хонзонгууд бий. Амьдын ертөнц, элийн ертөнцийн тухай ярих цаг болжээ. Энэ бол та нарын хамгийн дургүй сэдв. Яг тэгэхээр та нар ил ордын алтан төрийн бодлогыг Цагаатаа хаан хэрхэн хэрэгжүүлсэнийг мэдхийг хүсдэггүй. Алтан төрийн бодлогыг 3 дахь үе дээр хэрэгжүүлсэн Тэмүжин Чингис хааны 3 дахь үе Өсөкө Баатарын 4 дахь үе дээр хэрэгжүүлсэн Бат хааны тухай сонирхдаггүй штэ, тийм ээ? Мянган ширхэг ном бичгэд та нар тэрнийг голдог. Та нар тангад ном хэрэгтэй, тангад нар хэрэгтэй, тангад бороо хэрэгтэй. Тэр чин нар жаргасан хойно үүсдэг үйл байдаг юм байна. Харлаа, танилаа. Шөнө болохоор хар үйл болж харагдаж байна. Өдөр болвол цагаан үйл байдаг. Азарган борооны үйл хар байдаг. Гэхдээ энэ үйл замдаа туслыгч гээдгүй энэ дэрж орж байна. Энэ килэгнээ замдаа биш, энэ дэрж килэгнээ бууж. Энэ маш сонирхолтой. За, тэгээд та бүхэн алтан төрийг эсэргүүцсэн 16 жилийн дараах парламентын засаглалын 9 дэх үеийн сатана сонголтоо хийцгээе. Би та нарын сонголтод нөлөөлөхийг үлгүйснэ. Та нарын сонгосон хүн болгон та нарыг жаргаана гэж амлаад юу ч хийж чадахгүй. Яг хул 9-р багт шигэ байх болтгоо гэж бас сануулъя. Яагаад гэхээр энэ бол зүгээр л тоог үүсэж байгаа. Тоог үүсэж байгаа. Та нарын хул 9-ийн тоог. Яг тэр 8 болцсон учраас. Хул 9. Та нарт 10 гэж байхгүй. 9-ийн тоо Парисын дарихийн сүмийн нүүрэн тал дээр тунхаглагддаг юм. Та нарын хувьд бол би үерийн процессыг үргэлжлүүлцгээе. Одоо 7 дугаар сарын үндэсний үер улсын баяраар бууна. 8 дугаар сар та нарт дахиад нар жаргасны дараах хар үйлийн борооны үер буух гэж байна. Тэрнийг хүсэж байна уугүй юу гэдгээс чинь хамаарч та нар цэнгэг ус уух уу, эс уух уу гэдгийг шийдэх нь Алтан Бэргэнагийн ажил. Түүнийг би гүйцэтгэнэ. Евразид. Гэхдээ баруун Европт эхэлж зүүн Азид дуусгана. Та нар юу хүсэж байгаагаа эхлээд шүүнхэлэлц. Түүнээс өмнө та нар амжаад сатана сонголтоо хийгээрэй. Окей? Баярлалаа.